Монгол Ардын Хувьсгал намын багжуулгын өнөөдөр 111 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, Хинтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодрууллаа. За Хинтийн нөхөн сонгуульд Монгол Ардын Хувьсгал намаас намын дарга инх баяр, Монгол Ардын Хувьсгал намын гишүүн Онон Баяр нарын нэрийг дэвшүүлсэн байна. За ингээд санал хураалтын үр дүнд намын дарга инх баяр 91.67% саналаар нэр дэвшгэр боллоо. 91.67% санал авч Улсын хурлын 42 дугаар тойргийн Улсын хурлын гишүүнийг нөхөн сонгох сонгуульд Монгол Ардын Хувьсгал намаас нэр дэвшиж өрсөлдөхөөр болсон Намбарын инх баяр Монгол Улсын үндсэн хууль, сонгуулийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг даган мөрдөж сонгуульд шударгаар өрсөлдсүгэ. 4. 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт зохион байгуулагдах Улсын хурлын гишүүнийг нөхөн сонгох сонгуульд Монгол Ардын Хувьсгал намаас Намбарын инх баяр нэр дэвшиж өрсөлдөхөөр ялалт байгуулсан тухай энэхүү шийдвэрийг холбогдох хууль заасан хугацаанд сонгуулийн ерөнхий ороонд бүртгүүлэхийг ерөнхий нарийн бичгийн дарга Б тулгад даалгах сугаа. Дарга орлогч дарга гэсэн тогтоолын төслийг та бүхэн танилцуулж байна. За энэхүү багжуулганы гишүүдийн дийлэнх олонхын саналыг авсан инх баяр хэдийгээр 1 жилийн хугацаа үлдсэн ч нөхөн сонгуулийг явуулах ёстой гэдгийг тодтогоод бусад намуудаа шудар өрсөлдөхийг уриаллаа. Нэг хэсэг хүмүүс бол нөхөн сонгуулийн тухай ярихдаа дэндүү богино хугацаа үлдсэн байна да. Тийм учраас энэ сонгуульд ер нь хэрэг байна уугүй юу гэж ярьж байгаа. Бид энийг бас л бодсон. Хинтийн сонгогч нартайгаа очиж уулзсан. Сонгогчд маань үндсэн хуулийн гол зарчим. Бид жинхэнэ ардчсан оронд амьдарч байгаа бол өөрийнхөө төлөөллийн хүнийг улсын хурлд илгээж сонгож тэрэндээ үүрэг даалгавар өгч өөрсдийнхөө эрхшгээ хамгаалуулах, дуу хоолойгоо улсын хуралд дуудуулахын төлөө энэ эрхээ эдлэх ёстой. Бид 2 жил эрх баригчдын буруу бодлогын явуургүй бодлогын уршихаар энэ эрхээ эдэлж чадсангүй. Одоо үлдсэн хугацаанд эдлэе. За мөн 1 жилийн хугацаа үлдсэн байхад нөхөн сонгуул явуулах шаардлагагүй гэсэн шүүмжлэл нийгэмд байгаагаас гадна Монгол Ардын намаас дахин сонгуулийг явуулахгүй гантуулга гишүүнийг буцаан томилох гэж байнгыг хардлагч сүүлийн үед гарах болсон. За үүнтэй холбогдуулан Монгол Ардын Хувьсгал намаас Хинтийн иргэд сонгогчдын өмнөөс засгийн газар үндсэн хуулийн цэцэд шаардлага хүргүүлж байгаагаа энэ үеэр танилцуулсан юм а. Иргэн биеэс эсэргүүцэж байна. Энэ эрх баригчдын өөрсдийн томилсон үндсэн хуулийн цэцгийг ашиглан ордны хувилтаа зохион байгуулж байгаа хэрэг гэж үзэн үндсэн хуулиар надад олгогдсон миний сонгох эрхэнд халдах оролдлогоо тасан зогсоохыг эрх баригчид болон үндсэн хуулийн цэцэд хандан шаардаж байна. Улсын хурлын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлсон хугацаанд нь зохион байгуулахыг сонгуулийн ерөнхий ороо болон засгийн гарцад хандаж байна гэсэн ийм шаардлагыг бас та бүхэнд танилцуулъя. Улсын хурлын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хинтээ аймгийн нөхөн сонгуул улс төрийн 11 нам оролцохоор болж хүсэлтэй сонгуулийн ерөнхий ороонд өгсөн. За тэгвэл нэр дэвшигчид энэ сарын 28-ны дотор тодорхой болж албан ёсоор сонгуульд нэр дэвших үнэмлэхээ сонгуулийн ерөнхий орооноос эх 6 дугаар сарын 5-ны дотор гартаа авах юм а. За харин дээрх 11 нам эвслээс өнөөдөр хамгийн түрүүнд Монгол Ардын Хувьсгалт намын инхүү нэр дэвшигчээ тодруулаад байна.